За сайн уу манайхан. Инхэн кейс opening хийгээгүй маш удсан байна. Тэгээд юу басны таад бас ингээд товчонтэй бас сайн мэдж байгаа бэлгүй дээ. Тэгээд баг 2 сар болсон тий. За тэгээд өнөөдрийн кейс opening-ороо за тэгээд өнөөдөр болохоор зэрэг төвшөөгийн захиалгаар нэгэн кейсийг задлах болно. Цэнгдэд хийх байгаа бол төвшөө гэсэн промо кодыг ашиглаад 20% бонус, 50 центийн урамшуулал, мөн төвшөө гэж giveaway хэсгээс хайгаад надаас зарлагдж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Цэнгдэд хийхдээ марийнхан промо кодыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. Энэ silk case гээд кейсийг задал гэсэн төвшөө боос хэлээ. За тэгээд ойрын зорилго нь болохоор зэрэг энэ хоёрыг унгаах юм шиг байгаа юм. Тэгээд энэ хоёрыг унгаатлаа зогсохгүй бараг 35 бичлэг хийн гэсэн шүү. Тэгээд би бас яг ганцаар 35 хийн гэж байх хөтэй би бас нэг жоохон туслахаар өнөөдрийн бичлэгээрээ эхэлж байна. За тэгэхээр хамгийн өмнөтэй хоёр одоо skin нэ тэ gamma doppler emerald тэ doppler ruby гэсэн хоёр хутга байна. Тунчиг ганган шиг хоёр хутга байна да. За ингээд онголгоод явцгаая. За би ихтэй өөрийгөө нөгөө нэг таад ингээд кейс байдал үтсэн бол би төвшөөгөөс жоох өөрийгөө азтай гэж боддог байхгүй юу? Тэгээд шууд унцтай гэж бодлоо. Нэг нэдлэн байсан болохоор. За энэ юу вэ? За энэ юм басан байна. Би ихтэй энийг бол бас айгу дэжгүй сайн гэж бодож чинь. Тэгээд энэ 5-ыг $1238 онгойлгоод байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд тэнх чинь эн чинь зарах нь. За зараад. Дахиад онгол. 5 дээр юм. Энэ бас gamma doppler. Gamma doppler гэсэн ингээ адилхан нэртэй хэрнээ өөр байгаа юм биш тий. За явцгаая. За энэ хоёрын нэгийг нь би унгаах уу, төвшөө унгаах уу гэдэг бас их сонирхол төрж байна. $2 шаарлаад. Бүх $6157. Урдхан гэхэд их янз юм байна гэж би өөргөө дүгнэж байна шүү. Энэ сараа унах магадлал маш багтай л байна. Янз юм. За яваад. Би өөр ингээ охиноо харахад энэ нөө ингээ бам орж ирэх болохгүй байгаа. Саний бас тунчиг дэжгүй үнтэй скин байлаа шүү тийм үү манайхаа. За явцгаа. Энэ дахиад онцлоо шүү. Энэ хараа $6,000. Гоос ёо. Хөөе. Энэ хоёр онцлог яваад таа. За дахиад дөрвөлжүүлээд энэ хойно. Яа. Эс юм. Энэ хоёр удаа унсан тгөө. Ашиг хийцүүлж байгаа юм. Би хийсэн шүү дээ. Чамаас азтай гэж. Сайн гисахгүй. Энэ хоёрыг шүү дээ. Хоёулын ажил хөрөөл юм вэ гэдэг бас их сонирхол төрсөн. Энэ доплер гэдэг нэр нь хуурдаг байхгүй энэ адилхан юм доплер. Юу илээ гэж гацаж мацаад тий. За яах вэ? Нах. Ихтэй төрснөөс хойш айгу хил ам ингэдэ илүү ингээ бөөрөх болсон юм санагдаад. Бла гэж ярьж хаад.
Төвшөө хараагүй юу зөв юм бүр хийхийлээ. Төвшөө миний юу ярьж байгааг ойлгохгүй гэсэн. Яа, миний кейс офн дээр ерөөсөн унаад. Тэр баянууд доотор бол ихтэй арай энийг унгаас авахгүй. Энийг нэг унгаас. Би бүр энийг 2 унгаачлаа гэдэг. Бангли. Бисэр тайдра. No. 2300 гайхамшигтай. Хэдэн доллартойгоос тараад хэд болгосон сууж байгаа юм болоо л гэж. Йоо, тэр хоёр. Тэр ихтэй харсангүй дээ ахөө. Яа. Төвшөөгийн унгаас ингээд байгаа юмыг би унгаачлаа. Ер нь бол ингээ ихнийхээ бодлохоор маш дэжгүй сайн унгаагаад явчлаа. Баггүй шүү. Яасан бэ? Сонирхол төрөд байгаа юм уу? За одоо яг 2 дараад тэгээ байхгүй болоод тэгээд өнөөдөртөө байхгүйгээр л дуусъя тий. Гэтэ би хангалттай өөрийгөө айгуу дэжгүй мунгатай гэж бодох юм. Энэ 22,000 болцсон байгаа байхгүй юу? Яг харахад бол 18,000 байсан. Яг гинт анзаад харахад. За одоо нэг дараа дуусгая заяа. Би өөрөө арай тийм азгүй хүн биш гэж мэдээсэн юм аа. Тэгэл би чамаас азтай. За тэгээд удаан хийгүү кейс опенинг минь нэг ийм байлаа. Та тэгээд лайк хадаар subscribe хийсэн эсгээ шалгаарай. Bye.